хуулийн чиглэлээр багшилж исэн гэж сонссон. Тий. Би чи ер нь бол сургуулаа төгсөөл 6 жил хуулийн сургуулиудад багшилж исэн. Одоо хичээл орж исэн оюутнууд гэвэл одоо бараг 3000 хүрэх баг. Тий. Яг энэ багшлах хугацаанд магадгүй таны хамгийн гол баримталдаг байсан гэх юм уу та тэр зарчим яг юу вэ? Миний аав, ээж хоёр хоёулаа багш. Тэгээ би өөрөө одоо багш. Миний дүү бас багш. Тий. Тэгэхээр одоо ер нь тэр багш нар бүгд багш нар болж байгаа шиг байна тийм ээ. Тэгээд яг хөө миний онцлог гэх юм уу тэгээ гол арга барил гэх юм бол аль болох л одоо энгийн сонирхолтой хэлбэрээр тухайн одоо нэг үүдэхгүй гэсэн үг. Ер нь 1 цаг 30 минутын лекц гэдэг бол бас тийм их залхуутай яриултаа унтаад байгаа шүү дээ. Тийм учраас ерөөсөө ай контакт угаасаа байж байгаа. Тэр ярианд өөдөж гин үү, сонирхож гин үү, тэ? Эсвэл их хаард хүнд байна уу гэдэг чинь мэдэгдэн шүү дээ. Тэгээ хамгийн гол зарчим бол ер нь аль болох сонирхолтой хэлбэрээр, хөнгөн хэлбэрээр тэ асуудлыг ойлгуулахыг хүсдэг байсан. Би бол ингэж боддог шүү дээ. Сайн багш гэдэг бол тухайн хүн өөрөө сайн, мундаг, од байх тухайтад биш. Шавнар нь илүү сайн байх юм бол би тухайн хүнийг бол сайн багш гинэ гэж би үздэг. Өөрөө л одоо мундаг год байгаа л те тодорол байх. Тэгэл нэг сайн шав төрүүлж чадахгүй бол би л хувьдаа тэр хүнийг сайн багш гэж хэлэхгүй.